Хай, хүүгээ цэцэрлэгт нь хөргөө өгчлөө. Одоо цайгаа уучаад гарч хүнтэй уулзчаад тэгээд эмнэлэгт эмчит цаг авсан байгаа. Би нөгөө дотоод шүүрлийн тасагт цаг авсан. Би уг нь өнгөрсөн 100 Монголд амарч явахдаа нөгөө яг тийм дотоод шүүрэл дааврын эмнэлэгт шинжилгээнүүд өгчээсэн байхгүй юу? Тэгсэн чинь хэвэн гарсан. Гэхдээ ямар үзүүлэлт маань нөлөө яг ингэж хэвэн үзүүлэлт донд арай жоохон ихлүүгээ байдаг ч тийм байна гэдэг энэ ч надад нэг юм бичиж өгсөн. Тэгэд би тэр нь ялгаагүй л хэвэн үзүүлэлт юм чинь гэж бодоод нэг ингэж тоогоогүй тэр имийг аваачгүй угаачгүй за тэгэд хүрээд ирчиж. Тэгэд одоо ингээ бодохоор жин нэмээд байгаа шалтгаан маань бас яг ингэж өөрөө хянаж чадахгүй байгаад байгаа болохоор ялцчихгүй тэгэл дахиад нэг дааварт үзүүлчих юм билүү гэж бодоод хурж ирээд үзүүлж чинь. Ер нь тэгээ биеийн ботин солилцоо удааширсан ч юм айл эсвэл ямар нэгэн удааширсан тийм асуудалтай байвал би ингээл тэрийг мэдгүй хичээгээл тэгэл хичээсэн ч гэсэн үрдэн гарахгүй гэж ингээд тахлаар айгу утгагүй байна. За сая дотоод чөрлөлийн эмчтэр ороод уулзчихлаа. Надад шинжилгээнүүд бичиж өгч чинь ер нь хятадд тэгдгийн эхлээд эмчтэрээ цаг аваад тэгээд эмч нь аман байдлаар ингээд оншоо тодруулах гэж хичээн штэ тий. Тэгчээд ийм шинжилгээнүүд өгчөөд иргээ тэгээд явуулцдаг байхгүй. Тэгээд шинжилгээнүүд өгчөөд үр дүнгээ эмчтэрээ аваачаа тохирох эмчилгээг хийлэгдэв. Тэгээд надаа шинжилгээнүүд бичээд өгчөж тэгсэн чинь бараг 1500 орчим юаны шинжилгээ бичсэн. За 750 мянган төгрөг гэсэн үг амар үнэтэй. Тэгээд би ийм мөнгөтэй хүн бишээ гэж би ийм хүнээр шинжилгээ хийж чадахгүй. Надаа шинжилгээнүүдээ багасгаад өгчих. Миний өмнөх шинжилгээнүүдийг харж явах би бас нөгөө саяхан хэд хоны өмнө нөгөө хүнс тэжээлийн тасагтаас үзүүлээд цус мосоо өгсөн байсан байхгүй. Тэгээд тэр шинжилгээнүүдийг харж явах. Тэгээд ер нь ийм шинжилгээнүүд байна. Тэгээд надаа ингээд шинжилгээнүүд арай багасгаад арай хямдхан шинжилгээнүүд ичээдэг гэж хэлээд 650 яа одоо 320 мянган төгрөг хүртэл нь багасгаад тэгээд эмчин за эдгээр шинжилгээнүүдийг бол бүр зайлшгүй өгөх ёстой. Яг өмнөх шинжилгээнүүдийнхэн бас хариуг нь харж агаад хэрэггүй шинжилгээнүүдээ хасчлаа гэд тэгсэн. Тэнгүүтээ нийт 3 шинжилгээ бичиж өгсөн. 2 нь болохоор яахаа, нэг нь болохоор цуснаас болохоор айгүй олон юм авах юм билэ. Тэгээд нэг яахаа нь болохоор нэг хүзүүн дээр ингээд нойр булчирхай бамбай булчирхай нэ яахааны шинжилгээ. Тэр нь болохоор өнөөдөр хэлгэцээ. Тэр нь тэгсэн чинь хариу нь хэвэн гэдгсэн. Ямар ч тэгээд томорч ингэсэн өөрчлөлт байхгүйгээд харин цусны шинжилгээнүүд болон нэг дотрын яхаа хоёрыг өлөн хотоодн дээр хийнгээд тэгээд нэгтгэс ирээд хийлгчүүл зүгээр юм байна. За хүргэлт ирлээ. Би хүүтэй 3 пүүз цагсан байсан. Тэр нэр чинь тэгээд харж агаад нэгийг сонгондоо орой нөхөр томилтоос ирнэ. Тэгэхээр нөхөр харж байгаа сонгочих байх. Хүүгийн маань одоо өмсч байгаа пүүз нь арай багтах гад байгаа. Тэгэд ч одоо дулаарч байгаа юм чи тэр пүүз нь арай зузаадах байх. Надад болохоор энэ улаан пүүз нь амар хөрөөр харагдаад байгаа. Гэхдээ хүү маань дандаа яг иймэрхүү загварын пүүз өмсдөг юм. Тийм болохоор загварын сэлчиж магадгүй гэж. Нөхөр маань уржигдэр уржигдрийн өчигдөр илүү өөр хот руу томилтоор явцсан. Тэгээд ажиллаа өнөөдөр л дуусгаа тэгээд орой ирнэ гэдгсэн. Ер нь хятад компаниуд ажилчтай айгүй их томилтоор явуулдаг за. Үгүй яг хятад угаасаа өөрөө айгүй том. Тэгээд хотууд нь бүгдээрээ хөгжилтэй хотууд болохоор бизнесийнхэн олон тулгуурт тийм байдал нь ялцчгүй л ажилчтай маш ихээр томилтоор удаан хугацаар явуулахаас өөр аргагүй байдаг байх л да. Нөхөр маань болохоор ер нь сүүлийн үед болохоор Тэнжээ хот руу айгүйх яваад байгаа. Тэнд болохоор машинаа нэг автомат жолоодлогын туршиж улсад хүлээлгэж өгөх ёстой гэд тэр ажиллаар бол ер нь 7 хоног болгон юм уу да. Эсвэл 2-7 хоногт нэг 2 удаа ер нь яваад байгаа. Гэхдээ азарт нэг урт хугацаагаар бишээ. Ганц 2 өсрөл нэг 3-4 хоногор л явдаг болохоор бас гайгүй. Гэхдээ яг ингээд байхгүй үед нь айхтар ингээд санаж өгүүлээд байх нь бас бага гэдэг таахгүй юу. Одоо юу юм ирчээ. Одоо ер нь та нараас анзаардгүй одоо утаснаас болоод нэг хүн санахаа болцсон юм шиг мэдрэмж төрөөд идэг. Бүр санахгүй чашаа гэхдээ тэгээ санаж байгаа нь харьцангуй багассан юм шиг за. Одоо жишээ нь за өөрөөр жишээ авъя за. Нөхөрөд хоёр анх ингээд танилцаад ер нь үерхэд баг дандаа хамтдаа амьдэрсэн байхгүй юу. Одоо яг ажлын байран дээр танилцж байсан хамгийн анх нэг Хятадын Ухаангийн хотод ажиллаж байхдаа танилцчихсан байхгүй юу. Тэгээд яг тэнд үерхэж хэлсэн.
Тэнд нэг нэгээрээ ажилчдын байранд амьдардаг гэсэн байхгүй юу? Тэгээд бит хоёр үерхэж эхлээд нэг өрөөлөөгөө хамтдаа амьдардаг болсон. Тэгээд тэрнээс хойш болохоор Монголд бас Дорноговь аймагт үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд тэндээс болохоор ажилчдын байр ингээд өгчдөг. Тэгээд нөхөр хоёр дахиад бас ингээд нэг байранд ороод ингээд хамтдаа амьдарсан. Тэгэд ингээд хамтдаа байгаад тэгээд тухайн үед болохоор нөхөр тэгэл их хвчлэн богино хугацаагаар хот руу явах ч юм уу те эсвэл бит хоёр ээлжлээд ингээд хот руу явж мохтой ингээд бивний оройдоо ингээд санах ч юм уу. Нэг тийм байгаад дийдэг байсан ялцчихгүй. Тэгээд нэлийн урт хугацаагаар гэвэл би яг нэг жирэмсэн байсан үе юм ба шүү дээ. Нөхөр маань тэгсэн чинь нэг Солонгос руу яваад манай үйлдвэр болохоор өвөлдөө ингээд бүрэн хүчин чадлаараа ажиллахаа болоод тал ажилчдын тэгэхээр ингээд ачаалал харьцангуй багасчдаг байхгүй юу. Тэгээ тэр үеэр болохоор нөхөр Солонгос руу нэг 2 или 3 сар нэг явж исэн. Тэгээд би тэр үед жирэмсэн байсан болохоор тэр оройдоо ингээд нөхөрлөгөө яриад уцаараа айгүйх яриад ингээд харьцаад идэг. Тэгсэрний стил амир ингээд санаад идэг. За нэг тийм байсан юм шиг надад санагдаад идэв. Одоо болохоор ингээд нөхөр өмнөх ажил нь бас хаяа өөр хотлоо томилдоор явуулаад идэг гэсэн тэр нэг уртдаа 10 хүрэхгүй штэ тийм 7 орчим хоногоор ингээд явчихж байгаа байхгүй юу. Тэнгүүт би бас ингээд санах нь арай багассан. За тэгээд яагаад санах нь багасаад байгаа юм бол гэхээр уцаа оролдоод уцаараа ингээд хань хийгээд гэх юм уу. Тэгэл орой онцгой хальт уцаа оролцож байгаа бол нэг юм ганцаарч байгаа юм шиг мэдрэмж авахгүй яжаад унтчихдаг. За тэгэнгүүт надаа нэг утасны хэрэглээ цахим орчин нь ялцчихгүй ингээд одоо хайрын харилцаа санахын жаргал гэж мэгээд аль эсвэл найз нөхөрлийн харилцаанд айгүй хөөрчлөлт авчираад байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд идэв. Ялцчихгүй л ингээд хайр дурлал нөхөрлөл үерхэл гэдэг харилцаа цахим орчин руу шилжчихээр ингээд нэг зүв шилжиж үгүй яаж зүв шилжих юм бол доо гэж юу. За харин найз нөхөрлийн харилцаа бол миний ойлголт авсан нь их хвчлэн нэг номон дээрээс тэр тусмаа нөгөө Орсын сонгодог бүтээлүүд дээр найз нөхөрлийн харилцааг айгүй өвтгөн гаргаад ирдэ штэ тий. Гэтэл ер нь найз нөхөрлийг ном кинон дээр их хвчлэн эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл илүү бат бих байх ёстой юм шиг харагдуулаад идэг байсан. Гэхдээ тэр нь яг нэг хүүс хамааралгүй ер нь нөхөрлийг л ойлгуулах чаал асуудал байсан бахалтай. Зүгээр одоо жишээ нь дайн тулаанд явж байгаа л нэгнийхээ өмнөөс амиа өгөх үлдсэн нь нөгөөнийхөө гэр бүлийг насаар нь тижээж амьдарч авч явах ч юм уу те. Нэг тийм золонгоос сургасан биний гэсэн сэтгэлийн харилцааг л ингээл найз нөхөрлөл гэж ойлгоод одоо үе чинь болохоор их хвчлэн нэг тийм аз жаргалаа ч юм уу эсвэл баяр ёслоо илүүтэй хуваалцдаг харилцааг найз нөхөрлөл гэдэг болсон. За мэдгүй. 3得3，14得4，15得5，16得6，17得7，18得8，19得9，22得3，23得6，24得8。25、10、26、27、28、29、30、31、32、33、34、35、36、36、36、37、38、40、41、42、43、44、45、46、47、48、50、51、52、53、54、55、56、57、58、64、88、89、90、91。整吧。За拜拜。